Хоёр төрлийн хүн. Чуулган дотор бол тайлгаруулан халамжлах болон дасгалжуулан хатуужуулагч гэсэн хоёр төрлийн оршихуй бий. Зарим итгэгч эргэн тойрны хүмүүст тайвшрал болж хайрыг мэдрүүлэн эсний ангилан мөнрийг тодор бадраадаг. Гэвч зарим итгэгч бол эргэн тойрны хүмүүст тэсвэр төвчээрийг шаардуулж залбирахад хүргэдэг ба төрлөхөөс ангилан бус сүрчгийг бадраадаг. ертөнцийг өдөршин болгон бүтээж амийн мод ба сайн мууг мэдүүлэгч модыг цэцэрлэгийн төвд байлгаж буудаан үр ба кальцийг нэг талбайд байлгасан бурхан одоо ч бидний дэргэд хоёр төрлийн хүнийг илгээсэн. Эцэст нь энэхүү хоёр төрлийн хүн бүгд л бидэнд сүнслэг ашгийг олгодог. Гэвч өөрний асуудал бол бид өөрсдөө нэгэндээ ямар оршигч байх нь? Би тайлгарлыг өгдөг оршихуй юу? Эсвэл тэсвэр, хатуучлыг төрүүлдэг оршихуй юу? Миний дэргэд буй хүн надаар дамжуулан тайвширч аз жаргалтай байх ёстой юу? Эсвэл би тэдэнд хатуучлын дасгалжуулагч юу? Би өөр хэн нэгэнд хайрыг түгээгч оршихуй юу? Хэн нэгний төвчээрийг шаардуулдаг оршихуй юу? Өөрийгөө ямар оршихуй болохыг бодож үзээрэй. Үүгээр өөрийнхөө амьдралыг сайн руу засаж цэглүүлэн удирдаарай. Тунгаан бодолд хоёр төрлийн хүн байлаа.